Сайн мэцэн үзэгчтэй парламент телевизийн дэлхийн тайван хөтөлбөрийн энэ 7 хоногийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Тухайн өнгөрч байгаа 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлуудаас таймлан танилцуулдаг. За өнгөрсөн 2 ч одоо дэлхийн таймаар Америк, Израилийн одоо хамтран Иранд өгч байгаа зэргийн цохилт одоо Ираны дайн гэж яриад байгаа энэ зөрчилдөөний талаар та бүхэндээ онцлон хүргэсэн байгаа. За өнөөдрийн дэлхийн таймд бол одоо Ираны дайныг баг зэрэг ярих гэж бодлоо. За мөн энэ 7 хоногт бас өөр бусад үйл явдлуудыг онцлон хүргэх болно. За тэгээ эхний одоо онцлж байгаа үйл явдал бол мэдээж одоо дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа энэ хөө Ираны дайны эргэн тойронд энэ 7 хоногт юу болж байгааг хүргэхээр бэлдээд байна. За тэгэхээр Дональд Трамп 7 хоногийн одоо өнгөрсөн 7 хоногийн сүүлийн 7 хоногийн ихээр бол одоо Ормосын энэ хоолойг хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах, за одоо нээлттэй байлгах үүднээс байлдааны хөлөг онгоцуудаа ийшээгээ одоо энэ бус нутагт ялангуяа энэ Ормосын хоолойд одоо авчрахыг Америк нэгдсэн улсын холбоотон улс орнуудад одоо уриалсан ийм мэдээлэл бол цацагдсан байгаа. За тэгээд энтэй одоо холбоотой ямар үйл явдлууд болсныг бас танилцуулъя. За Трампын хувьд бол Хятад, Франц, Япон, Өмнөд Солонгос, Их Британи гэх зэрэг нийтдээ 7 улсад бол энэ уриалгыг бол гаргасан байгаа. За тэгээд энэ уриалгыг нь бол холбоотой улс орнууд маань хүлээн авах гэж найдаж байна гэж бол одоо мэдэгдэж байсан. За гэвч энэ 7 хоногийн хугацаанд бол эдгээр улс орнуудын нэгэн ч энэ уриалгад бол нааштай хариу өгөөгүй. За бүр одоо Ираны дайнд бол бид оролцохгүй гэсэн юм байр суурийг бол илэрхийлсэн байгаа юм аа. Нааштай хариу өгөөгүй болох учраас одоо Трампын нэр дурдсан энэ улсуудад бол Трамп нэлээд юм сэтгэл дундуур байгаагаа бол бас илэрхийлсэн байна. За харин Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи Америкийн одоо телевизд өгсөн ярилцлагатаа бол хэд хэдэн улс өөрийн ачаа тээврийн хөлгийг бол энэ хоолоогоор аюулгүй нэвтрүүлэхийн тулд Тегеранд бол хандсан холбоо барьсан тухай бол мэдээлсэн. За тэрээр энэхүү асуудлыг манай зэвсэгт хүчний мэдэх хэрэг гэж бол тайлбарласан байгаа. За тэгээд Иран улс бол өөр улсын хэсэгт хөлөгт одоо хоолоогоор нэвтрэх юм зөвшөөрөл өгснгийг бол баталсан. Ийм мэдээллийг бол тэрээр өгсөн байгаа. За Трампын одоо энэ Ираны асуудалтай Ираны дантай одоо нэлээд юм асуудалтай байгаа учраас Трампын 7 хоногт бас өөр нэг мэдээлэл хийсэн. Ямар мэдээлэл хийсэн бэ гэхээр 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дугаар сарын 2-ны өдрүүдэд бүгд найрамдах Хятад ард улсад айлчилж Америк нэгдсэн улс Хятадын одоо худалдааны эвлэрлийг сунгах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөд байсан ч одоо Ираны дайны улмаас зайлшгүй их орондоо байх шаардлагатай одоо байхаас өөр аргагүй болсон учраас Ши Жинпинтэй их уулзалтаа 1 сар орчмын хугацаагаар хойшлуулах хүсэлтийг Хятадын талд тавьсан гэдгээ тэрээр даваа гарах цагаан ордонд бол сэтгүүлчтэй уулзахаар мэдэгдсэн байгаа. За мөн тэрээр Хятад улстай бол маш сайн харилцаатай хэвээрээ байгаа гэдгийг илэрхийлж ажлаа хойшлуулсны цаана бол өөр ямар нэгэн одоо юм дал дутах санаа бол байхгүй агуулаагүй гэдгийг бол хэлсэн. За тэгээд түрүү хэлсэнчлэн одоо Ормосын хоолойг хааж дамжин өнгөрөх худалдааны хөлөг онгоцууд руу гал нээхээ анхааруулад байгаа Ираны эсрэг холбоотон улс орнуудаас Трамп байлдааны хөлөг онгоцуудаа тус бус нутагт илгээхийг уриалсан боловч нэг ч улс бол хүсэлтийг нь хүлээж аваагүй. За тэгээд үүнтэй холбоотойгоор Трамп бол одоо бухимдлаа илэрхийлсэн. За энэ үеэрээ тэрээр одоо НАТОг бол шүүмжлээд амжсан байгаа. За тэрээр мягмар гарах цагаан ордонд одоо Ирландын ерөнхий сайд Майкл Мартинтай уулзсныхаа дараа мэдээлэл хийсэн. За тэрхүү мэдээлэлдээ НАТОгийн гишүүн орнууд Ормосын хоолойг нээлттэй аюулгүй байлгах Америк нэгдсэн улсын хүчин чармаалтад туслахгүй байснараа тэнэг алдаа хийж байна хэмээн буруутгасан. За тэгээд Америк нэгдсэн улс цэрэг байлдааны ажиллагаанд нэгэнд амжилт гаргаж байгаа учраас цаашдаа НАТОгийн орнуудаас тусламж авахгүйгээд за Америк НАТОгоос гарах талаар бол авч үзэх ёстой гэсэн юм байр суурь мөн илэрхийлсэн. За тэгээд одоо өнөөдрийн нөхцөл байдалд бол сэтгэл дундуур байгаа. НАТОд сэтгэл дундуур байгаагаар мэдэгдэж за мөн Их Британий ерөнхий сайд Кир Стармер зэрэг Европын зарим удирдагчдыг бол тэрээр шүүмжилсэн. За тэрээр дээрх мэдээллийн өмнө одоо өөрийн цахим хуудсандаа мөн Ормосын хоолойд байлдааны хөлгүүдээ илгээхээс татгалцсан Япон, Австрали, Өмнөд Солонгос улсуудыг бол шүүмжилсэн байна. За Трампын урилгыг хүлээн авахаас татгалзаж Ираны дайнд оролцохгүй гэдгээ бол холбоотой улс орнууд мэдгдсэн. За үүнд бол Их Британий ерөнхий сайд Кир Стармер бол
энэ ийм мэдээллийг хийсэн байгаа. За мөн Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон бол одоо Ормозын хоолоор бол одоо очихгүй гэдгийг мэдгдсэн. За албаны бүгдээр Герман улсын батлан хамгаалахын сайд Борис Писториус мөн одоо Ираны эсрэг Трампын дайныг бол дэмжихгүй гэдгийг илэрхийлсэн. За Европын холбооны гадаад харилцаа аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дэд төлөөлөгч Кая Каллас мөн одоо энэ дайн бол манай дайн биш ээ гэсэн юм одоо мэдээллийг бол хийсэн. За дээрэс нь Канада болон Туркийн гадаад хэргийн сайдрын зүгээс ч гэсэн одоо яг ижил төрлийн мэдээллийг бол хийсэн байгаа. За тэгээд Америкийн холбоотнуудын хувьд бол Ираны дайныг улам газар авч гайруулахаас одоо урьдчилан сэргийлж Ормозын хоолойг нээх асуудлыг бол дайтаж биш харин дипломат шугамар яриа хэлэлцээний арга замаар шийдвэрлэх ёстой гэсэн одоо ийм байр суурийг бол энэ 7 хоногт илэрхийллээ. Ялангуяа одоо Европын удирдагчдын зүгээс бол ер нь бол энэ дайныг бол бид эхлүүлээгүй. Бидэнтэй зөвлөлдөж Америк нэгдсэн улс бол энэ дайныг хийгээгүй. За тэгээ энэ бол одоо Европын дайн биш, мөргөлдөөнд оролцогч тал бол бид биш ээ. Тийм учраас одоо оролцоод эхлүүл одоо манай Европын холбооны одоо гишүүн орнууд бол одоо энэ хүү дайнд чирэгдэж хөлд нь одоо нэрвэгдэж магадгүй гэсэн юм боломжлолын маягтай зүйлсийг бол одоо ярьсан байгаа юм аа. За ингээд Трамп маань одоо холбоотнуудаас тусламж өсгөхөд холбоотнууд нь түүнд татгалцсан хариу өгч Трамп одоо нэлээд тунирхсан маягтай одоо ийм үйл явдлаар л энэ 7 хоногт Ираны дайны иргэн тойрны одоо болж байгаа үйл явдлууд бол үргэлжилж байна. За тэгээд өөр нэгэн үйл явдал гэвэл Ираны дээд удирдагч, шин дээд удирдагч Муштаба Хаминег Америк Израилийн одоо зэвсэг зочны цохилтод өртөн шархтаж улмаар Оросын цэргийн онгоцоор одоо нууцаар Москвад авчран одоо түүнийг эмчилж байгаа гэх ийм мэдээлэл бол бас цацагдсан байгаа. За энэ мэдээлэл үнэн худал эсэх нь бол бас батлагдаагүй. За гэхдээ ойрох тонуудын одоо хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол одоо яг ийм мэдээллийг бол цацсан байгаа. За тэгээд түүнийг одоо Москвад авчирч яаралтай мэс засал хийлгсэн хагалгаа амжилттай болсон. Одоо тэрээр Москвад байрлах ерөнхийлөгчийн одоо өргөөнүүдийн нэгдэх тусгай эмнэлэгт мэс заслын дараах хэмжлэгээ хийлгэж байна гэсэн мэдээлэл бол цацагдсан юм а. За энэ 7 хоногт мөн Ираны дайнтай холбоотой өөр одоо онцлог үйл явдал гэвэл Ираны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Ларижаныг за мөн тусалсан одоо Ираны цэрэгдсэн бүлэглэл болох Басижийн командлагч Коломрес Сулейманы за дээрэс нь Ираны одоо тагнуулын сайд болох Исмаил Хатибыг одоо хөнөөсөн талаар Израилийн батлан хамгаалахын яамны зүгээс бол мэдээлсэн. За ингээд одоо өндөр дээд Ираны одоо энэ албан тушаалтнууд бол Израилийн цохилтод өртөж амь өргөцсөн болохыг бол мөн Ираны талаас ч гэсэн батлаад байгаа юм а. За тэгээд тэдгээрийн одоо эмгэнэл илэрхийлэхийн сацуу тэдгээрийн одоо цосон өшөөг авах болно гэсэн хариу мэдээллүүдийг бол хийгээд байна. За дээрэс нь Иран дахь болон мөн Катар улс дахь энэ томоохон төрийн өмчт эрчим хүчний одоо компаниудын харьяанд багтдаг энэ байгалийн хийм байгууламж томоохон үйлдвэрт бол одоо Ираны талаас бол мөн Израилийн талаас цохилт өгсөн ийм үйл явдлууд бол болоод байгаа. За тэгээ үүнтэй холбоотойгоор бол дэлхийн зах зээл дээрх газрын тосны үн өсөж нэг баррел нь $110 бол одоо даваад байгаа ийм үйл явдал бол болсон. За тэгээ үүнтэй холбоотойгоор пүрэв гарагт цагаан ордонд одоо Японы ерөнхий сайд Санаа Такаичитэй одоо уулзалт хийх үеэр Дональд Трамп бол нэг мэдээлэл хийсэн байгаа. Тэрээр цаашдаа бол одоо ингэж Катар болон одоо энэ томоохон энэ газрын тосны байгалийн хийм үйлдвэрүүдэд цохилт өгөхгүй байхыг бол Израилийн талд одоо сануулсан хүсэл тавьсан гэдгийг бол мэдэгдсэн. За тэгээ Израилийн талаас ч гэсэн Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху одооноос эхлээд бол одоо энэ эрчим хүчний байгууламжуудад бол төрш шатгууны одоо энэ байгууламжуудад цохилт өгөхөө төр зогсоож байна гэсэн мэдээллийг бол хийгээд байгаа юм аа. За тэгээд мөн одоо энэ 7 хоногт 3 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд одоо Навризын баяр эхэлж байгаа. За энэ баяр бол одоо Иранд ч гэсэн тэмдэглэж байна. Иранчууд одоо дайнтай ийм цаг үед бол Навризын баяраа тэмдэглэх гэж байна. За гэхдээ энэ баяр бол одоо шашны гэхээсээ илүү одоо шинэ он гарч байгааг одоо тэмдэглэдэг ийм Хуанлийн одоо цаг тооллын ийм
илүү баяр байдаг. За тэгвэл Наурисийн баярыг мөн одоо хамгийн гол тэмдэглэдэг улс орны нэг бол Казахстан улс байгаа. Казахстан улсад одоо яг өнөөдөр буюу 3 дугаар сарын 20-ны өдөр бол Наурисийн баяр болж байна. За тэгвэл Казахстан улсад одоо нэгэн томоохон үйл явдал бол одоо энэ 7 хоногийн туршид болоод байна. За энэ хүү үйл явдлыг бид дэлхийн тайван хөтөлбөрөөр онцолж байна. За тэгэхээр Казахстанд өнгөрсөн 7 хоногийн ням гарагт үндсэн хуулийн шинжилтийг дэмжих хэсэг асуудлаарх бүх нийтийн санал хураалт явагдсан. За санал асуулга одоо Астанагийн цагаар ням гарагийн өглөөний 6 цагт эхэлж улс орон даяар нийтдээ 10,388 санал хураах хэсэг за мөн хэлийн чандад 54 улсад 71 хэсэг одоо ажиллаж одоо иргэдийн саналыг бол цуглууллаа. За тэгээд орон нутгийн цагаар ням гарагийн 20 цагт энэ бүх нийтийн санал асуулга хаагдсан. За үүний дараагаар санал тоолгыг эхлүүлж за тэгээд бүх нийтийн санал асуулгад оролцох эрх бүхий 12.4 сая гаруй иргэний одоо бүртгэгдсэн байснаас санал хураалтын эрдэс орчилсан байдлаар бол 73% буюу Казахстаны нийт 9.1 сая иргэн оролцсон гэсэн ийм үр дүнтэй бол гарсан. За тэгээд урьдчилсан дүнгээр үндсэн хуулийн шинжилтийг санал асуултад оролцсон иргэдийн 87% нь дэмжсэн болохыг бол сонгуулийн ерөнхий орноос даваа гарагт мэдээлсэн юм а. За энэ удаагийн бүх нийтийн санал асуулгыг ажиглахаар гадаадын 10 байгууллага 27 сонгуулийн төв комиссийг төлөөлөн 359 хүн за мөн 31 улсын 185 сэтгүүлчнэр бол хүрэлцэн ирсэн. За энэ санал асуулга бол их амархан одоо 2026 оны 2 дугаар сарын 12-нд олон нийтийн хил мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдсэн бүгд найрамдах Казахстан улсын шинэ үндсэн хуулийг та зөвшөөрөх үү гэсэн ердөө цорын ганц асуулт жагталж хариулах ёстой ийм одоо санал асуулга байсан байгаа. За тус улсын ерөнхийлөгч Касим-Жомарт Токаевын санаачлахаар боловсруулсан шинэ үндсэн хуулиар Казахстаны 2 танхимтай парламентыг 1 танхимтай болгож за 1996 онд татан буулгасан дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг иргэн сэргээж мөн ерөнхийлөгчд ерөнхий прокурор үндсэн хуулийн цэц дээд шүүх үндэсний банк үндэсний аюулгүй байдлын хорооны дарга зэрэг одоо улс төрийн гол энэ албан тушаалтнуудыг томилох эрх мэдлийг одоо өгч байгаа юм. За тэгээд зарим шинжээчдийн үзэж байгаа бол энэхүү шинжилгээг ерөнхийлөгч Касим-Жомарт Токаевыг өөрийн эрх мэдлээ улам баталгаж 2029 оноос цаашдаа одоо үргэлжлүүлэн төрийн тэргүүнээр ажиллах ийм хуулийн зорилгыг бий болгож байж болцсохгүй маа гэсэн ийм таамаглалуудыг бол мөн төвшүүлж ирсэн юм а. За тэгээд иргэн сануулхад энэ оны 2 дугаар сарын 11-ний өдөр Казахстан улсын төрийн тэргүүн Касим-Жомарт Токаев бүх нийтийн санал асуулгыг 3 сарын 15-нд явуулах тухай зарлиг гаргасан. За тэгээд энэ одоо зарлагын дагуу 3 сарын 15-ны өдөр бол бүх нийтийн санал асуулга явагдсан байна. За тэгвэл Казахстан улс одоо энэ санал асуулгын дүн 87.1%-тай гарсан. Одоо үүнийг одоо зөвшөөрч байгаа ийм одоо олонхын саналаар зөвшөөрч байгаа ийм үр дүн гарсан учраас Казахстан улс одоо бүх ард түмний дунд явуулсан санал асуулгынхаа үр дүн тулгуурлаад шинэ одоо шинжилсэн одоо энэ хөө шинэ үндсэн хуулиа энэ 7 хоногт баталлаа. За мягмар гарагт энэ 7 хоногийн мягмар гарагт бүгд найрамдах Казахстан улсын ерөнхийлөгч Касим-Жомарт Токаев энэхүү 2026 оны бүх нийтийн санал асуулгын үр дүнг танилцуулсан байгаа. За түүний дараагаар тэрээр шинэ үндсэн хуульд бол гарын үсэг зурж за мөн бүх нийтийн санал асуулга явуулсан энэхүү 3 дугаар сарын 15-ны өдрийг улс орон даяар одоо үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэхээр хуульчлаад байна. За ингээд цоо шин үндсэн хуулийн хөө одоо Казахстан улсад батлагдлаа. Энэ үндсэн хуулиар одоо ерөнхийлөгчийн эрх мэдэл бол нэлээд өндөр болж байна. За тэгээд өмнө нь 2 танхимтай байсан парламентыг орлох курултай буюу одоо манайхаар бол хуралдаа гэж одоо хэлж болох ийм хууль тогтоох 1 танхимтай ийм шинэ хууль тогтоох дээд байгуулагдахаар болж байна. 145 гишүүнээс одоо бүрдэж 5 жил тутамд 100% пропорционал системээр сонгодог ийм парламенттай болохоор бол зааж өгöd байна. За тэгээд дээрэс нь одоо маш олон ийм хуулиуд бол шинжлэхдгээр бүтцийн ийм томоохон шинжилэлт бол тус улсад хийгдэхээр болж байна. За үндсэн хуулийн шинжилгээг бол эдийн засаг нийгмийн хөгжлийг дэмжих зорилготой гэж бол тус улсын эрх баригчид онцлон одоо мэдэгдэж байгаа. За энэ хүрээнд бол одоо засгийн газар 20 гаруй хуульд өөрчлөлт оруулахаар бол төлөвлөд байна. За тэгээд ирэх 7 дугаар сарын 1-ээс шинэ үндсэн хууль бол хэрэгжиж эхэлнэ. За тэгээд 1995 онд батлагдж байсан одоо анхны
Будапешт Казахстан улсын одоо энэ үндсэн хуулийн заалтуудыг бүхэлд нь бол үндсэндээ өөрчилж байгаа. За нийт 99 зүйлээс ердөө 4-ийг нь бол өөрчлөлт үлдээсэн ийм одоо шинэ үндсэн хуультай болж байна. Тэгээ шинэ үндсэн хууль бол эх 7 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэхээр болж байна. За ингээд дэлхийн тойм хөтөлбөрийн одоо төгсгөлд энэ 7 хоногийн даваа гарагт болсон 2026 оны академийн шагнал гартуулах ёслол буюу Оскарын одоо наадмын одоо үйл явдлыг бид онцолж байна. За тэгэхээр 98 дахь удаагийн академийн шагнал гартуулах ёслолын арга хэмжээ Америкийн цагаар 8 гарагийн өдөр, за Улаанбаатарын цагаар 5 гарагийн одоо өдөр зохион байгуулагдаж өндөрлсөн байгаа. За Лос Анжелес хотын Dolby театрт энэ жилийн Оскарын наадам зохион байгуулагдаж, за өнгөрсөн 1 жилийн хугацаанд үзэгчдийн хүртэл болсон дэлгэцний одоо гарсан цацагдсан шилдэг кинонуудаас одоо төрөл номинац болгонд одоо шилдэгүүдийг бол тодруулж шагналыг олгоод байгаа юм а. За энэ жилийн Оскарын шагнал гартуулах ёслолыг Америкийн телевизийн хөтлөгч комедиан Conan O'Brien хөтлсөн байгаа. Тэрээр өнгөрсөн жил Оскарыг хөтлөжсэн. Энэ удаа 2 дахь удаага одоо энэхүү дараалан хөтлөн өргөсөн. За энэ жилийн наадамд бол найруулагч Райан Куглерийн Sinners хэмээх аимшигын кино хамгийн олон буюу 16 төрөлд нэр дэвшиж бусад уран бүтээлүүдээ бол тэргүүлсэн. Харин шагнал хүртсэн одоо энэ тоогоороо жүжигчин Леонардо Ди Каприогийн гол дүртэн тоглосон One Battle After Another хэмээх уран бүтээл бол хамгийн олон буюу 6 төрөлд шагнал хүртлээ. За харин үзэгчдийн одоо өсөн хүлээлттэй байсан. За мөн бас олон төрөл шагнал дэвшээд байсан Marty Supreme хэмээх жүжигчин Тимоти Шаламегийн гол дүртэн тоглосон кино бол одоо ер нь шагнал авч чадаагүй юм байдалтай бол. Тэр кинонд тэр жүжигчний дуртай одоо үзэгчдийн сэтгэлийг гонсоолгосон бас юм үйл явдал болсон юм а. За ингээд та бүхэндээ 2026 оны Оскарын шагналын одоо голлох төрлүүдэд шагнал хүртсэн кино уран бүтээлчдийг танилцуулъя. За энэ жилийн шилдэг киногоор One Battle After Another кино тодорсон байгаа. Шилдэг эрэгтэй гол дүр шагналыг Майкл Би Жордан Sinners кинонд бүтээсэн ихэр хүний одоо ах トゥ хоёрын дүрийг бүтээсэн энэ дүрээрээ бол авсан байна. За шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг Hamlet кинонд бүтээсэн дүрээрээ Ирландын жүжигч Джесси Бакли хүртсэн. Тэрээр анхны одоо энэ төрөл шагнал хүртсэн Ирландын жүжигч эмэгтэй болсон ба. За шилдэг эрэгтэй туслах дүрийг бол Sean Penn One Battle After Another кинонд бүтээсэн дүрээр авсан. Гэхдээ тэрээр шагналаа ирж аваагүй байгаа. За шилдэг эмэгтэй туслах дүрийг бол Weapons киноны жүжигчин Эми Медэг нь хүртсэн. За шилдэг найруулагч шагналыг One Battle After Another киноны найруулагч Paul Thomas Anderson, шилдэг анимашн киногоор Netflix-ийн K-pop Demon Hunters хүртсэн. За шилдэг олон улсын одоо киногоор Sentimental Value хэмээх кино хүртсэн байгаа. Норвегийн. За шилдэг баримтат киногоор Mr. Nobody Against Putin хэмээх кино хүртсэн. За шилдэг их зохиол шагналыг Sinners киноны найруулагч мөн зохиолын өвчтөн Ryan Coogler, за шилдэг сэдвэлсэн зохиолыг One Battle After Another-ийн найруулагч мөн зохиолч Paul Thomas Anderson, шилдэг дугаар K-pop Demon Hunters киноны саундтрек Golden, за шилдэг хөгжмийн зохиолоор одоо Sinners киноны хөгжмийн зохиолч Ludwig Göransson, шилдэг зураглаачийн шагналыг мөн Sinners киноны зураглаач Autumn Durald Arkapow, за шилдэг эвлүүлгийн шагналыг One Battle After Another киноны эвлүүлэгч Andy Jurgensen, за шилдэг дууны найруулгаар Ethnic киноны уран бүтээлчид, шилдэг визуал эффектийг Avatar Fire and Ash киноны уран бүтээлчид, за шилдэг кастинг төрөлд One Battle After Another киноны кастингийн уран бүтээлчид, за шилдэг нүүр хувиргалт үс засалтыг Frankenstein киноны одоо уран бүтээлчид, за шилдэг хувцсны дизайныг мөн Frankenstein киноны уран бүтээлчид хүртсэн юм а. За харин энэ жилийн одоо шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг хүртсэн Sean Penn ёслолын арга хэмжээнд оролцож шагналаа ирж аваагүй байгаа. Учир нь бол тэрээр даваа гарагт Киев хотод Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй бол уулзж байсан юм. За Оскарын наадмаас тэрээр шагналаа гардаж авч чадаагүй ч түүнд украинчууд бол юм талархлын Оскарын шагналыг бэлгэлсэн. За Sean Penn-ийн тухайд гэвэл өмнө нь 2 ч удаа Оскарын шагналыг хүртэж байсан. За гэхдээ тэрээр одоо Оскар гэдэг одоо энэ зүйлд бол одоо тэмч төдийлөн юм ач холбогдол өгөө болсон. Илүү одоо энэ улс төр нийгмийн шинжтэй үйл явдлуудад бол оролцдог болсон. Одоо энэ жилийн бас ирж шагналаа аваагүй байдлаас бол харагдаж байгаа. За тэрээр энэхүү одоо 3 удаа
Оскарын шагналыг авсан 4 дахь эрэгтэй жүжигчин болж байна. Түүний өмнө Walter Brennan, Jack Nicholson, Daniel Day-Lewis нар 3 удаа Оскарын шагналыг хүртэж байсан юм а. Үзэгч та бүхэндээ өнгөрч байгаа энэ 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлаас танилцууллаа. Анхаарлаа хандсан баярлалаа.